Нэрийн мэргэжил бол байгалийн үзэсгэлэнтэй газрыг ямар ч юм төлөвлөгөөгөөр гэсэн мөртлөө цалинтай ингэж үзэж ажиллаж явдаг хамгийн гоё. За наад амжилттай огтой гүнчээш гэдэг. За би бол ойн техникч мэргэжилтэй. За 2013 онд бол ойжуулагч мэргэжлэр бол Өсгөл аймгийн Политехник коллежийг одоо мэргэжил сургууль үйлдвэрийн төв нэртэй багт нь бол төгссөн. Төгсчөөд Өсгөл аймгийн Политехник коллеж гэдэг нэртэй болоод анхны одоо ойн техникч мэргэжлэр бол 10 жилийн дараа бусчиж суралц төгссөн байгаа. Одоогоор Дэнс Университет буцаад компанид бол инженер хийж байгаа. За уг компани маань хортон устгал, ойн зохион байгуулалт, тооллого, за тэгээд ойжуулалт гэх зэрэг одоо хүний гараар одоо байгаль орчинд ажиллах бүх ажлуудыг хийдэг юм компани байна. За манайхынд одоо тусгай хамгаалалтын газрын одоо мэдээллийн төвд за гаднах цогцод бол ногоон байгууламжийг нь одоо хийхээр ирсэн байна. За зөвлөлдүүлэх болон мод тарих ажлыг нь одоо манай компани гүйцэтгэж байгаа. За эхний ээлжинд бол гадна талууд бол зүлэг тариад шарах хойс болон гацуур модыг эхний ээлжинд одоо намрын тарилтанд харих гэж ирсэн байгаа. Ажлын байрны эрэлдэх юм бол ерөнхийдөө бол маш их нээлттэй байдаг. Ямар ч олон байгууллагууд бол мод тарьж байгаа. Модны талаар модны төрөл зүйлээ мэддэг хүмүүс бол маш их хэрэгцээтэй байгаа. Дангаас ингээд ойтой газар ажиллана гэсэн бол ойлголт байхгүй. За говийн нутгуудаар ч гэсэн уурхаануудад ингээд нөхөн сэргээлтэй ажил бол маш өндөр цалинтай байдаг. Техникч гэдэг 4 жил ингээд сурсан мэдлэгээ сайн эзэмших юм бол өсөн дэвчих маш их том боломжтой. Өөрөө хийж чадах юм бол одоо Монгол орны хаанчтай байгаль орчинд хамааралтай бүх байгууллагууд ер нь бол ажиллах боломжтой. Ер нь бол мэргэжил сонголтын хувьд бол манай ээж сонгож иржсэн. Одоо бодох нь ер нь бол ирээдүйд одоо байгаль орчны чиглэл их хөгжин тэгээд ер нь бол их буянтай үйлстэй тийм ажил юм болов гэж бодоод сонгосон байх гэж боддог. Хөг залуучуудаа уриалгахад бол Шүтээсийн арай Өсгөл аймгийн Политехник коллежид 11 төгсөлт нөөжил мэргэжилтэй болгосож байгаа. За мэргэжтэй болонгуудаа шууд дахиад одоо нэг техник үргэлжлүүлээ суралцчих юм бол ерөнхийдөө 4 жилийн хугацаанд ингээд мэргэжилтэй дипломын боловсролтой төгсөх тийм сайхан боломж бол нээлттэй байна. Тэгэхээр миний ойрын хугацааны зорилго бол мод үржүүлэлийн газар одоо өөрөө хэрхэн бий болох вэ? Хүнээс тарьц авахгүй өөрөө ингэж үрээ төвж ингээ бүхэн бэлтэн гэх юм бол компани бод их ашигтай зарлаг гарахгүй нүсв. Ойн салбарын одоо хамгийн гоё ажил гэвэл ой тоолдог, ойн зохион байгуулалтын ажил гэдэг. Тэгээд хүмүүстэй харилцсан мэдхгүй зүйлээ одоо ах эгч нараас асуун. За тэгээд тэрэндээ бүр дуурлана. За тэгээд шинэ юм мэдээд ирээл намар ингээл өөр хүмүүст юм дөөндөртэй ингээд хэлж өгөх надад хамгийн гойсон. Тэр нь олон хүнтэй ажиллах надад хамгийн сайхан санагдсан да. Өсгөл аймгийн Политехник коллежийн ойн мэргэжлийг сонгон суралцсанаар тэтгэлэг авахаас гадна ихтэй сургууль дэвшин суралцах бүрэн боломжтой.